Сайн бацхан энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээрээ skin grading method буюу одоо blackhead-ийг нааш нь гаргаж ирдэг те хайлуулж гаргаж ирдэг нэг юм аргаас хуваалцаа тэгээд хамт хийж үзүүлье гэж бодлоо. Энэ аргыг бол гадаадд бол хүмүүс маш их хэрэглэдэг. Ихэнх тохиолдолд бол skin grading method нь болохоор oil cleanser буюу одоо тосон цэвэрлэгч, clay mask тэгээд дахиад одоо тосон цэвэрлэгч гэсэн юм гурван шатлалтайгаар хийгддэг байгаа. Тэгээд зарим хүмүүс болохоор яг өөрийнхөө арьсанд тохируулаад те өөрийнхөө одоо сонирхлоор гэх юм уу тосон цэвэрлэгчээр эхлээд BHA түрхээд нэлээх 30 минут ч юм уу те хүлээж агаад тэгээд clay mask тавиад тэгээд тосон цэвэрлэгч гэдэг юм уу иймэрхүү байдлаар яг өөрсдийнхөө яг таалал нийцүүлээд хэрэгэлдэг байгаа. Тэгэхээр миний хувьд бол яаж хэрэглэхээр яг тохирдог вэ гэдгийг үзүүлье. Хамгийн түрүүнд double cleansing-ээр эхлэх байгаа. Тэгээд cleansing balm буюу одоо тосон цэвэрлэгч тэгээд хөөсөн цэвэрлэгч. Тэгэхээр энэ хоёрыг хамгийн түрүүнд эхлээд хэрэглэнэ. За, cleansing balm-аас эхлэе. Тэгэхээр энэ Conjug-ийн cleansing balm надад айгуу таалагдж байгаа. Тэгэхээр Conjug-ийн ер нь бүгдийг нь хэрэглэж байгаа сет бүтээгдэхүүн болгоод яг доктортой хэрэглэж агаад та нарт хуваалцаад бичлэг хийхээр төлөвлөсөн байгаа. За, тэгээд хамгийн түрүүнд тосон цэвэрлэгчээрээ сайхан массажлаад зүгээр л одоо нөгөө нэг бохирдлоо цэвэрлэгтүүдээ те усаар зайлж байна. За усаар зайлчлаа. Одоо хөөсөн цэвэрлэгчтэй. Double cleansing-ийн угаасаа шат явагдаж байгаа штэ. Тэгэхээр хөөсөн цэвэрлэгчээ гар дээр авч агаад устаа холиод хөөсрүүлээд угаанаа. За double cleansing-ийг хийсэн. Энэний дараа тосон цэвэрлэгчээ дахиад түрхэнэ. За одоо яг skin grading method маань эхэлж байна л та. Тосон цэвэрлэгчээ буцаагаад арсан дээрээ түрхээд яг blackhead-ийг гаргаж ирнэ. За одоо ингэ түрхсэн тий. За тосон цэвэрлэгчээ түрхчмөтөө одоо гараа ингэ сайн ингэ халаана. Үрээд одоо ингэ гоё бүлээсгээд тий. Яг тэгэхээр арсныхаа яг тий нөгөө температурыг нь өөрчлөө жоохон халаагаад тэгээд халсан хойно нөгөө хамрын дотроо нуугдсан байгаа тий. Одоо тухан дээр хацсан дээр одоо юу ядгийн нуугдсан байгаа тэр арсанд blackhead-ийг ингэж хайлуулж те наанаас нь массажлаад хайлуулж гаргаж ирэх гээд байгаа байхгүй. Бусдаар бол нөгөө нэг nose strip ч юм уу те нөгөө хуулдаг peeling mask энтрийг түрхэж агаад ингээд хуулаад авчингууд blackhead-ийг одоо барьж яадаг те энэ нүхжилттэй хэсгийн арьс маань амар гэмтээд тэгээ нүхжилт ингээд илүү ингээд томсгоод одоо арьсыг одоо сунгаа ичж байгаа юм л да. Тэгэхээр доторх blackhead бол гардгаараа гарна. Гэхдээ нөгөө тэр хэсгийн арьс маань маш их гэмтээд томорсон нүхжилттэй болоод үлдчихдэг учраас энэ бол хамгийн зөв арга байгаад гэдэг blackhead-ийг нааш нь гаргаж ирэх те. Ямар ч тийм арьс гэмтэх зүйлгүйгээр ингээ массажлаад blackhead-ийг гаргаж ирэхгүйгээр нүхжил багасна гэж бол байхгүй. Таны нүхжилттэй юм байлаа гэж бодлоо. Blackhead дотор нь ингээд орсон байна те. Тэгээ иймэрхүү юм байгаад хаар чин нүхжилт чинь ингээд томл харагдана штэ. Доторх blackhead-ийг нь гаргаж ирээгүй юм чинь доторх blackhead-ийг нь гаргалаа. Тэгээ дээрэс нь гоё niacinamide ч юм уу BHA ч юм уу те нөгөө өөрийнхөө одоо нүхжилтэнд зориулсан нөгөө acid те одоо нүхжилтийн серум ч юм уу те тэдрийгээ түрхэнгүүт чинь ингээд нүхжилт чинь нэг юм агших төлөвдөө орж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг хохолж гаргаж ирэх арга бол skin grading method бол бүр best гэдэг. За харсан гороо зүгээр л ингээд нэг юм nice feelingтэй те ингээл арсаа ингээ гоё мэдрээл ерөөсөө тийм яарах юм байхгүй. За доороо хийж нэг 3-аас 5 минут ингэчээж гарч ирдэг шүү. Тэгэхгүй тэгээ гэлс массажлаад гэлс ингээ те ингэж массажлж хагаад гарч ирсэнгүү гэд угаачч болохгүй. За тэгээд нэг 2 минут ч юм уу те 2 минут болж итэлж ингээд гаранд ингээд жижигэн зүйлс тэмтрэгдээд эхэлдэг. Цагаан харангийн те сонин нөгөө үл үзэгдэх impurities гэдэг шүү дээ. Нөгөө бохирдол яг арсны нүхсүүнд нуугдж байгаа юмнууд ховхроо гараад ирдэг. Оо гараад ирсэн. Нараа ингэж иймэрхүү цуглуулж агаад ингэ зургийг авах юм. Тэгээ минийх бас харьцангуй нэг тийж их гарч ирэхгүй байна. Уусаа энийг би 7 хоногт нэг удаа хэрэглээд идэг л да. Ингээд нүхчлэндээ нөгөө blackhead нэг цуглуулад байхгүй гэчээдэг 7 хоногт нэг удаа хэрэглээд niacinamide BHA хэрэглээд идэг болохоор үнэхээр энийг өмнө нь хэрэглэж үзээгүй байжгаад хийх юм бол бүр амар их гарч ирдэг. Анх би энийг хийгээд бүр ингээд what гэх бүр заяа. Тэгээ тэр үед ядчихдээ ингээд арсаа ингээд айгүй арчилдаг болсон байсан. Өөрийгөө айгүй те арсаа
гайгүй арчилдаг гэж боддог байсан. Тэгээд энийг хийгээд гаргаад ирсэн чинь юу вэ юм би юусаа арчилдаггүй байсан юм байна гэж ойлгочихсон. Мэдээж анхны удаа хийхэд те бүгд ингээ гараад ирнэ гэж байхгүй. 7 хоногт нэг удаа хийгээл хахад бол энэ бол гарч ирээлээд нэгээр ингээл хамгийн түрүүнд энэ гарч ирж байгаа нүд чинь те хамгийн одоо томууд нь гарч ирж байгаа гэсэн үг шүү дээ. Хамгийн том те бүр нэг нүхэн дотроо багтаж ядсан плакетууд сугараал гараад ирж байгаа гэсэн үг. Зүгээр сайн массажлаараа ингээд ерөөсөө ингээд шахаж болохгүй шүү ингээд ерөөсөө шахаж болохгүй. За сайхан массажлчлаа. Нэг 5-6 минут би сайн массажлсан баха. Одоо ингээд oil cleanser маань байж гин. Энийг ерөөсөө усаар зайлахгүйгээр араас нь clay mask тавина гэсэн үг. Тэгэхээр clay mask-ны хувьд өөрийнхөө хэрэглэдэг ингээд ямар ч хамаагүй clay mask тавина. Ягаад clay mask тавьж байгаа юм бэ гэхлээр одоо нэг oil cleanser-ээр доторх одоо бохирдлыг маш сайн ингээд гаргаад өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр доторх oil cleanser болон үлдсэн одоо бохирдлыг clay mask-аар одоо шингээж авч гаргаж ирнэ гэсэн үг. Clay mask-ад хүрхчлээ одоо энийгээ те бүр амар 100% хатхаас өмнө те нэг жоохон үл ялэгч хийхтэй за нэг 10 минутын дараа ч юм уу те угаана гэсэн үг. Яг тэгэхээр 100% одоо clay mask ингээ хатчихаараа те нэгдүгээр ингээ цэвэрлэхэд хэцүү, хоёрдугаарт oil cleanser-тэйгээ нөгөө хамтд нь ингэж угаагдаж гаргаж ирэх гэдэг утгаараа яг хатхаас өмнө ингээд oil cleanser-тэй хамт ингээ угаагаад гаргадаг байгаа л та. Маска тавиад 10 минут болчлаа. Одоо угаач. За усаар зайлаад угаачлаа. За одоо ингээд skin grit-ийн методо хийсэн. Нүхс өвөнд байрлсан те тэр бохирдлыг наашнан гадагчлуулаад одоо unclog хийсэн гэсэн үг те. Бохирдлыг наашнан гаргаж ирээд цэвэрхэн болгоцсон гэсэн үг. За одоо энэ дээрээ харин жинхэнэ нөгөө нүхчлэлтийн эсрэг юм хэрэглэн нүхчлэлтийн эсрэг серум ч юм уу те niacinamide хэрэглэдэг бол niacinamide. За зарим одоо те тийм эмзэг биш арьстай хүмүүс бол энэний араас шууд BH-гээд хүрсэн ч болдог. Илүү бас үр дүнтэй байх магадaltaй. Тэгэхээр хит эмзэг бол те шууд одоо арчилгаагаар хийхийг зөвлөж байна. Орой байсан бол яг би BH-д түрхэж магадгүй юм. Харин өглөө байгаа учраас одоо шууд Essence-д түрхэд эхэлчихье. Тэгээд 2 давхар явцдаг байгаа. Lighting Essence-ийг түрхэж байна. За тэгээд араас нь одоо нүхчлэлтийн серумыг хэрэглэе. Тэгээд Black Hat-а нааш нь гаргаад ирсэн учраас одоо Pork-set серумыг түрхчихье. За би энийг одоо хэрэглээд дуусч байгаа. Тэгээд дараа нь үргэлжлүүлээд хэрэглэх niacinamide serum авсан байгаа. Naturium-ийн niacinamide serum авсан байгаа. Тэгээд тэрийг хэрэглэнэ. Тэгээд энэ одоо баг 1-2 хэрэглээл дуусах. Сая би бүр ингэ шавхчиж гаргалаа. Би тэгэхээр холимог арьстай те. Тэгэхээр нөгөө нүхчлэлтийн серумаа зөвхөн хамран дээрээ түрхчлээ. Хамран дээрээ нэлээд нүхчлэлтэй учраас тэгээд бусад хэсгэрээ болохоор чигшүүлэх серумаа түрхчихье. Ягаад тэгэхээр нөгөө clay mask түрхсэн те. 2-3 ч удаа одоо ингээд цэвэрлэгээ мэлэн хийчлээ шүү дээ. Тэгэхээр араас нь Pork-set серумаа бүхэлдэн түрхээд ч юм уу эсвэл niacinamide түрхээд ч юм уу өдөр жоохон нэг тийм таталцсан мэдрэмжтэй баймирг байна л да. Тийм учраас шууд чигшүүлэх серумаа түрхчихье. За энэ маань бас дуусж байна. Хамаг юм дуусаа зүгээр. Ингэж түрхээс. Тосны хувьд бол би бас Conjugue-ийн Princess Moisture Gel-ийг түрхэж байгаа. Тэгэхээр энэ тосыг бол бас айгу бишрээд байгаа, айгу гоё. Хөнгөн жел хэлбэрийн. Тосоо түрхсэн юм чи одоо нарны тосоо түрхэж шүү дээ. Тэгэхээр нарны тосны хувьд гэх юм бол Bella Monster-ыг түрхсээр л байна. Тэгээд нарны тосны яг бүрэн хэмжээг тий хэлээ л да. Тэгэхээр бүрэн яг түрхэх ёстой хэмжээ бол гарынхаа 7 хуруунд дээр 2 им лайн татаад тэгээ энийг түрхэх гэдэг. Энэ бол яг зөв хэмжээ. За нарны тосоо түрхчлээ. Ингээд өдрийг эхлүүлэхэд бэлэн болчлоо. Нүкс өвнийхээ бөглөрлийг гаргацсан учраас өдрийг аягүй гоё эхлүүлэхээр байна. За тэгээд YouTube-ийн комментэнд хариулъя. Ийм асуулт ирсэн байна. Унтаад босоод ирэхэд ч юм уу эсвэл нүрээ цэвэрлж байхдаа эдээтэй батга маань санаанд бүр шаардсан тохиолдолд яах ёстой вэ? Шахаж болохгүй ч гэсэн нэг нь шаардсан юм чинь гээд бас зүгээр ороход чадахгүй юм аа гэж. Тэгэхээр асуулт ирүүлсэнд баярлалаа. Тэгэхээр угаасаа тийм тохиолдол бол байдаг. Би ч гэсэн анх ингээ батгатай байхдаа тэг нүрээ цэвэрлж байхдаа ингээ санаанд бүр шахацдаг байсан. Нүрээ цэвэрлээд угааж байх үед батг одоо шахагдах хэмжээний
ширүүн угааж яана гэсэн үг л дээ. Тэгэхээр зөөлөн ингэж угаах тохиолдолд бол батга ерөөсөө шахагдахгүй. Батгаа шахахгүй тулд тэ маш зөөлөн угаах хэрэгтэй. Тэгээ нөгөө гараараа ингээд даралттай тэ эсвэл нөгөө сойзор угаадаг бол сойзоо болох хэрэгтэй. Гараараа ингээд маш ингэж юм даралттай ингэж угаадаг бол тэр хоорондоо ингээд батгаа ингээд шахчихж гэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ядам хуруугаараа тэ чигчүү хуруугаараа ч юм уу тэ ингэж барьж агаад угаахаар энэ хоёр хуруунд бол тэгэж хүчтэй даралт ерөөсөө өгдөггүй. Зөөлөн ингэж угаадаг байгаа. Тэгэхээр эмзэг арсыг бол тэ улаан хашлахтай арсыг бол эмзэг гэж одоо тодорхойлдог шүү дээ. Тэгэхээр батгатай арсыг ч гэсэн эмзэг гэж тодорхойлоход бол болно. Яагаад тэгэхээр тэ ширүү угаахаар чинь батга шахагдчаад байгаа юм чинь тэ энэ бол маш эмзэг байгаад байгаа байхгүй. Тийм учраас маш зөөлхөн ерөөсөө батгаа шахахгүйгээр тийм зөөлөн угаах хэрэгтэй. Харин унтчих үед ингээд шахагдаа босоод ирсэн бол тэ угаасаа яах ч арга байхгүй шүү дээ. Дээрээс нь тэ пимпл патч наагаад цэвэрхэн ингээд тэрийг хатаах арга байна. Тэгэхээр тэ цэвэрлсэн ч бай, ер нь тэ доошоо дээшээ харж одоо унтсан ч бай тэ ингээд батга гарсан тохиолдолд тэрийг ингээд ерөөс зүгээр л орхих хэрэгтэй. Ерөөсөө тэрийтэй ингээд зууралдаад шахаад тэ одоо ямар нэгэн тэ амир тийм дарамт ерөөсөө үүсгэж болохгүй. Pimple patch эсвэл нааж болно, spot treatment төрөхөж болно. Тэгээ яг зүгээр тэр хавийн moisture-ыг багасгах хэрэгтэй. Дээрээс нь hyaluronic acid, serum, тос, sheet mask баах юм тавиад хаар тэр чинь өөрөө ингээд зөөлрөөл ингээд байгаа л гэдэг. Тийм учраас ямар нэг юм төрөхтэй тэ батгаа тойруулж төрөхж байгаа тэр хавийн батгаагаа яг ингээд өөрөөр нь хатаагаад гадагшлуулаад ингээд хохроод өөрөө нэг ундаг штэ тэ. Тэгэх юм бол ер нь бол чи хожж ийн л гэсэн үг. За тэгээд энэ бичлэг маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Туслана гэж найдаж байна. Тэгэхээр анх удаага энэ бичлэгийг үзэж байгаа бол subscribe button дараарай. Тэгэхээр миний дараагийн бичлэгийг хийхдээ урам зориг өгдөг шүү. Тэгээд асуултаа комментор болгоод бичээрэй. Дараагийн одоо бичлэгний хамгийн сүүлд хариулагдах байгаа. Дараагийн шинэхэн сэдвтэй шинэхэн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.